Хүүхдийн урлагийн яргуу наадамд 27,400 гаруй хүүхэд авиас чадвар мэдлэг оюун ухаанаараа өрсөлдлөө. Энэ удаагийн наадамд төрөл жанрыг нь мэрэгжлийн шүүгч нар шүүхээс гадна ардын урлагийн төрлүүд оруулж ирснээр онцлог гэдгийг мэдээллээ. Ер нь бол хүүхдийн урлагийн яргуу наадам маань жил бүр өргөн дэлгэр зохион байгуулагддаг болоод байгаа. Багш нар маань, эцэг эхчүүд маань хүүхдүүдээ маш сайхан бэлддэг. За мөн үзүүлбэр номерыг бэлтгэхээс гадна хувцаслал, тайсны соёл, дууны сонголт, за хөгжмийн чанар гэд эдгээр зүйлсүүд бол жил бүр сайжирч байгаа ийм давуу талтай байгаа. За мөн энэ сумдын соёлын төвийн дэргэд хичээлдэг дугуйлан секц, за хувийн бүлэг клубүүдийг энэ наадамд бие дааж оролцдог энэ зохицуулалтаа болгоснороо илүү өргөн хүрээнд хүүхдүүдийг оролцуулах, за мөн энэ хүүхдийн хөгжлийн чиглэлийн дугуйлан секцийн үйл ажиллагааг тогтворжуулах, дэмжих ийм давхар ач холбогдолтой байна. Энэ жилийн хувьд бол хүүхдийн урлагийн яргуу наадам маань бас олон онцлогтой зохион байгуулагдаж байгаа гэж бодож байна. Учир юу вэ гэвэл юу гэдгийг гэр бүл хүүхэд хамгааллын газар маань дангаараа зохион байгуулдаг гэсэн бол энэ жил мэрэгжлийн урлагийн байгууллага Монгол Хуурхтын театртай хамтарч зохион байгуулж байна. 33 дахь жилийн яргуу урлагийн наадам маань онцлог нь юу вэ гэх юм бол Дашт дуржийн Нацаг дуржийн 120 жилийн энэ жил бас тохиож байгаа. Энийг уялдуулаад бид бас уран уншлагын номерыг шинээр бас оруулж ирсэн байгаа. Насны ангиллыг урд нь юу гэдгийг 2 англиар яддаг байсан бол бид хүн 3 англиар болгож олон болгосон байгаа. Гэх мэтчлэн олон өөрчлөлтүүдийг бас хийсэн байгаа. Энд бол юу гэдгийг хамгийн гол нь төрүүлнэ гэхээсээ илүүтэйгээр Төв аймгийн хэмжээний хүүхдүүд маань бие биенээсээ суралцах, үе тэнгийнхнийхээ дунд би яг хаах нь яг соёлын боловсролоор хаах нь яваа гэдгээ мэдж, таньж мэдэх олон ач холбогдолтойгоор зохион байгуулж байгаа гэж бодож байна. Ингээ Төв аймгийн Заамар сумаас нийт 38 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. За энд бол бид нар бүжиг, за тэгээд найрал дуу, гоцлол дуу, язгуур урлаг гэсэн төрлөөдөд, уран уншлаг гэсэн төрлөөдөд ирж байна. Сэтгэл үнэхээр өндөр байна. Тэгээд энэ бүх алгаа миний яг амжилт биш. Намайг бэлтгэсэн Төв аймгийн Турхтын театрын манай Сүхэ багш байна. Бас манай сургуулийн эцэг багш байна. Ер нь бол амар баяртай байна. Яг тухайн шүлгийг яг зөвхөн уншихтай биш, яг тухайн зохиогч нь яг юуг үнэлж хинд юу бүрхийн тулд бичснийг ер нь ойлгож уншвал илүү гоё байдаг. Би Дашт дуржийн Нацаг дуржийн Миний нутаг гэдэг шүлгээр оролцсон. Ямар санагдаж байна? Энэ шүлгийг юу хизээ сурчсан бэ? Энэ шүлгийг удирдамжийн нэрэл багш энийг уншаад үзгээл. Тэгэл чийжиж эхэлсэн. Их олон юм сурч мэтлээ. Хүүхдүүд их гоё уран яруу уншдаг юм байна. Хүүхдийн дунд дээр мөнх тэнгэрийн орондуулаад харин тэнцвэл Монгол ардын дунд дээр буурал мэрэгдүүлнэ. Хүүхдийн урлагийн наадмаар дамжуулан хүүхдэд олон төрлийн мэдлэг олгож байгаагаар онцлог юм. 34 дахь жилдээ зохион байгуулж байгаа энэхүү урлагийн наадмын шилдэгүүд тодорч, за дараагийн бас олон улсын тэмцээнд оролцох эрхийн эзэд болсноороо чухал ач холбогдолтой юм а.